За бүгдний өдрийн мэндийг хүргэе. За би одоо сургалтын төвдөө байна. Тэгээ сургалтын төвийнхаа бас нэг зөвлөдүүд ямархуу газар хичээлээ ордог тухайгаа ингээд үзүүлчихье гэж бодож байна. За тэгээ ийшээ орох юм бол ерөнхийдөө энд бол би ингээд суугаад ингээд бичих хэрэгээ хийдэг хэсгүүд байна. За хөвчлэн ерөнхийдөө манай одоо надтай ингээд уулзах яах жоох хүмүүс энэ дээр ингээд суугаад тэгээд ингээд уулзалтаа бол хийдэг. За манай бол энд ингээд анги бол харагдаж байна. Маш жижигхэн ерөнхийдөө бол манайх ангиа явуулдаг. Дээдл нь бол 8 хүний багтаамжтай. Ангиуд маань явдаг байгаа. Тэгээд самбар дээр болох юм бол жишээлбэл энэ авиад зүүнгээс самбар байна. За энэ болохоор World Map гэдэг дэлхийн газрын зураг ерөнхийдөө бас дээр явдаг. За ийшээгээ явах юм бол за энэ бол ерөнхийдөө манай үндсэн одоо хичээлийн маань танхим бол энд харагдаж байна. Өнөөдөр бол би future continuous, future perfect гэж үзчихээд байна. Тэгээд зурагттайгаа бас ингээд холбогддог. Спикер ингээд заргацдаг болохоор ерөнхийдөө бол миний одоо үндсэн одоо сургалт явуулдаг бол хэсэг маань энд. Энд бол манай сурагчид бол ингээд суугаад хичээлээ бол хийдэг. За дөнгөж сайхан хичээлээ ороод дуусчихсан гэдэг. Ингээд харагдаж байна. За тэгэхээр манайх ерөнхийдөө хичээлийн хуваар нь бол ингээд дугуй ширээнд ярилцлага стилээр бол ингээд хичээлүүд маань явдаг байгаа. За энэ дээр байх юм бол одоо манай үндсэн одоо номуудын маань одоо жижигхэн бяцхан номын сан харагдаж байна. За энэ дээрээс болох юм бол ерөнхийдөө сургалтанд ашиглагдах номууд болоод чөлөө цагаараа бас манай сурагчид бол уншиж болдог номууд бол энд бүгдээрээ ингээд байгаа. За тэгээд бас энэ дээрээс харах юм бол бас за ингээд ерөнхийдөө IELTS-ийн оноонууд за тэгээд сертификат гэх мэт зүйл шиг орчихсон байгаа. За би шиг ингээ харуулад үзэх юм бол энд бол ерөнхийдөө манай сургалтын бол номууд бол ингээ явдаг. Жишээлбэл одоо энэ бол prime time бол энэ манай анхны шатны сурагчид бол ашигладаг энэ номууд байгаа. За энэ номуудыг бол бид нар ингээд сургалтанд сууж байгаа хүмүүстэй яг номоо бол ингээд ашиглуулдаг. Номоо ингээд өгчдөг гэсэн үг. За энэ бол ингээд student book, workbook хоёр нийлсэн гэдэг нэг ном. Ингээд энэ бол ингээд нэг 4 сарын сургалтын ном бол харагдаж байна. За ингээд харахаар энэ бол prime time хамгийн анхны шат бол хамгийн анхны шат гэхээс энэ бол биш. Тэгээд за prime time 2 гэдэг харагдаж байгаа. Энэ бол одоо B1 төвшин буюу дунд шатны ангиуд бол ийшээгээ үздэг, анхны ийшээ үздэг. Харин бас манайд бас хүүхдүүд зориулсан бас ийм бас номууд бол байдаг. За манай харин юунууд гэх юм бол B2-ийн ангиуд бол жишээлбэл одоо энэ ном гэд үздэг байгаа. Тэгэхээр бол одоохондоо яг манайд идэвхтэй явж байгаа сургалтууд гэх юм бол A1, A2, B1, B2 мөн IELTS-ийн одоо сургалтууд бол явж байгаа. За тэгээд ерөнхийдөө бол манай үндсэн одоо сургалтын танхим бол яг энэ байлаа. Тэгээд ямар ч байсан бид бол ингээд жижигхэн ингээд орчинд ингээд маш тав тухтай орчинд ингээд сургалтаа явуулж англи хэл сурангаад цагийн хөгжөөтэй өнгөрүүлдэг ингээд хамт олон болсон байна. Bye bye.